сайн мэцгөний дэх хамжлагаар iOS 8.0-ийн шилдэг 10 дэм гэсэн хүргэж байна. Эхлээд дэм суулгахын тулд заавал ингэж Winterboard гэдэг фикс суулгах хэрэгтэй байна. Би болохоор суулгацсан. Хэрвээ та нар суулгаагүй бол Winterboard-ыг суулгаж ийж дэм салах байгаа. Бидний танилцуулах хамгийн ихний дэм бол iOS 8.0-с Island гэдэг дэм байгаа. Энэ болохоор ийм одоо хар цагаан ч юм уу нэг юм цэвэрхэн цэнцэр дэм байна. Гэхдээ зарим айконууд ингээд танигдаагүй юм байна. Гэхдээ ер нь их гоё дэм байна. Aura гэдэг дэм байгаа. Энэ дэм нь бол их нэмэгдэх их удаж байгаа дэм. Надад бол их таалагддаг. Их цэнцэр гоё харагдуулдаг. Чаман энгийн мөртлөө их гоё харагдуулдаг. Тэгээ цаатлын wallpaper-ийн тохируулбал бүр гоё л болохоор надад их таалагддаг. Энэ дэм маань болохоор Andorra гэдэг дэм байна. Минас их цэмцгэр. Тэгээ ер нь бол энгийн. Тэгээд нэг хилээд дутуу юм гэж цэвэрхэн л дэм байна. Settings доторх icon-ыг нь өөрчлөх юм байна. За дараагийнхаа дэм маань болохоор энэ 11 гэдэг дэм байна. Энэ бол их өргөж шийдэлтэй. Тэгээд их мөнгө, colorful. Тэгээд энэ badges-д нь өөрчлөгддөг юм байна. Өөрчлөгдөхгүй. Settings доторх энэ бүрийн хэмнэлд өөрчлөгдөж байна. Дараагийн дэм маань бол Fusion гэдэг дэм байна. Энэ болохоор яг зүгээр энгийн байдаг icon-уудаас бараг ялгаагүй. Гэхдээ арай цэвэрхэн болж гисэн. Илүү дутуу юм байхгүй. Энгийн чанар. Дараагийн дэм маань бол Style HD for iOS 7 and iOS 8 гэсэн дэм байна. Энэ болохоор Apple Watch-ийн загвартай их төстэй. Өөрийнхөө цэвэрхэн илүү дутуу юм байхгүй. Тэгтээ чүү дэм байна. Дараагийн дэм маань бол Feeds гэдэг дэм байна. Энэ бол надад их таалагдсан. Их гоё icon-тэй цэвэрхэн болж гисэн. Илүү дутуу юм бас байхгүй. Тэгээд хамгийн гол нь их гоё харагддаг цэвэрхэн. Дүнстэй дэм байна. Энэ дэм маань болохоор Fleece гэдэг. Өнгөний сонголт арай өөрчлөгдсөн. Тэгээд control center-наас ингэж гоё өөрчлөгдөж өгсөн. Хамгийн гол нь илүү өнгөлөг харагддаг бас цэвэрхэн дэм байна. Ганц application icon танигдаагүй.